За сайн байцгаана уу? Бэлгүнээ бит хоёр байна. Тэгэд өнөөдөр бас нэг подкаст хийх гэж байна. Подкаст маань хавар мэлэтэй холбоотой тийм. Тэгээ монгол хэл дээр энэ Mises Institute-ийн урдаа барьдаг эрдэмтэн одоо Филипп Багус гэж хүний Милен нэрэн гэж ном хэвлэгдэж байна. Нэбко хэвлэлийн газар орчуулсан. Одоо хэвлэж гаргаж байгаа. Тийм. Манай гадаад мэдээний томч Гамбаяр ах маань орчуулсан. Тэгээд энэ номтой холбогдуулаад Бэлгүнээ энэ хавар мэлийг тухай нэг жоохон ярий гэдэг бит хоёр уулзаа сууж байна. Бэлгүнийг олчилж ярина. Би хост юм. За тэгээ ярих уу та одоо. За тэгээ. За ямар ч байсан Нэпко хэвлэлийн газар маш том ажил бүтээлээ. Тэгээ бас Гамбаахтай дахин баяр хүргэе. Тэгээ Милен ирэн гэдэг германаараа ди ара милээ гэдэг. За герман хэл мэдэхгүй учраас ямарч монголоор орчуулах юм бол Милен ирэн үе. Милен ирэн гэж орчуулгадахаар энэ ном өнгөрсөн оны намар 9 дугаар сарын үед герман хэл дээр гарсан. Одоо ингээд энэ 4 дугаар сард монгол хэл дээр гарч байна. Энэ Милен ерөөсөө амьдрал, замнал, карьер тий бүх юмыг нь харуулсан. Одоо Хитлерийн миний тэмцэл гэж номыг одоо өөрөө бичсэн бол за Багус бол яг тэр тиймэрхүү номыг одоо Милээд бичиж өглөө гэж байгаа байхгүй. Тэгээ Милээ өөрөө энэ номонд юу яасан? Өмнөх үг энэ төр бичээд. Тэгээд энэ сурталчилгаанд нь маш их оролцоод анх герман хэл дээр гарч яхад нь энэ Багус Милээ хоёр ч хоорондоо маш сайн танилуд. Яг бол та түрүү хэлсэн энэ Филипп Багус герман хүн өөрөө гисэн хэдий ч нөө Испанд их сургуулаа төгссөн. Нөө Хесус Хуэрта де Сото гэж мундаг Австрийн сургуулийн Испани эдийн засгийн удирдлаганд ор. Испани хэлтэй Аргентины нөхцөлийг маш сайн мэднэ. Тэгээ ийм эдийн засгч бичсэн байна. За энэ номыг өнөөдөр бүгдийг нэг спойл гэж ярихгүй. За нэг 5 бүлгээс бүрдсэн номын эхний нэг 3 бүлгийг нь би та нарт тодорхой хэмжээгээр ярьж өгнө. Тэгээ 4-5 дугаар бүлгийг нь бол тэгээд нэг хөндөхгүй өрхий гэж бодож байна. Тэгээ юу бүгдийн номных нь бүх сэдвийн ярилтаа нэг штэ. Тий. За тэгээд энэ хавар мэлээ гэж химбэ гэдэг ер нь энэс нэгсэн дээр багтай гэр бүл хийгээд намтар гэл одоо энэ нэг ч бас хувийн амьдралын хүмүүс сонирхтол илүү дээ. Тий энэ хавар мэлээ бол одоо 1970 онд төрсэн гэдгийг нь одоо хүмүүс бүгдээр мэдж одоо энэ жил 55 нас хүрж байгаа. Тэгээ эцэг нь Норберто гэдэг, ээж нь Алиша гэдэг. Эцэг нь яг одоо автобусны жолооч байжгаад тэгээ нэг хурган бизнес эхлүүлээд ямар ч байсан нэг гэр бүлээ дундаж анги гэдэг хэмжээнд аав явцдаг тиймэрхүү хүн байсан. Гисэн хэдий ч Милээ бол одоо юу гэр бүлийн амьдрал нь хүүхд наснд ийм ажиглалтай өнгөрөөгүй гэдэг юм байна. Өөрөө ч гэсэн одоо нэвтрүүлгүүдээр хэлдэг. Ер нь Аргентины хүмүүс баг мэддэг юм байлээ дээ. Маш хүндээ харилцаатай, баг тийм өхмөл гэх юм уу. Гэр бүлээсээ ерөөсө ганцхан хүнтэй маш сайн харилцдаг нь энэ Карина Милей гэдэг эгч нь. Одоо өөрийнх нь одоо ерөнхийлөгчийн хамгийн газарт нь дарга хийгээд, монголоор бол хамгийн газарт нь дарга хийгээд ажиллаж байгаа. Тэгээ энэ Ла Либертад Аванца гэдэг эвслэн нам болж хувирсан. Энэний бас дараагаар ажилладаг энэ эгчтэйгээ бол ерөөсө хавар мэлээ маш ойрхон. Яг тэгвэл эцэг нь нэлээд зоддог байсан юм шиг байна. Тий. Ээж нь ч гэсэн бас адилхан. Тэнгүүд яг ерөөсөө энэ одоо сэтгэл зүйн болон тий энэ дэмжлэгийг эгчээсээ авдаг байсан. Эгчтэйгээ маш ойрхон байсан гэд. За Милээ бол залуудаа хүлэмбэг тоглодог байсан. Ялангуяа хүлэмбэгт хаалгач хийдэг байсан. Тэгээд мэдээж хүлэмбэгийнх нь карьер нь тэгтлээ. Сайн яваагүй 13-аас 19 нас хүртэл тоглож байгаад ерөөс Аргентины 4-р лиг хүртэл тоглож байгаа л за ер нь миний зам биш юм байна гэж бодсон юм уу. Тэгээ өөрийнх нь одоо хүсэл мөрөөдөл нь ч гэсэн эдийн засаг тал руугаа хамаагүй илүү сонирхолтой байсан. Тэгээд замаа өгөө явсан. Нөгөө сонирхол нь мэдээж рок хамтлагт байсан гэд. Өөрийгөө нь Мик Жагерийн одоо юу гэх нэг хамтлаг одоо пар юу шин ганку ахч нэг юм cover хамтлаг монголоор ганку ах нэг cover хамтлаг хийгээд дуулаад идэв штэ. Дуулдаг. Тийм яг. Тэгээ хамтлагийнх нь нэр нь Everest гэдэг. Тэгээ Rolling Stones-ийн одоо cover band гэх юм уу. Cover хамтлаг байсан. Тэрэндээ дуулдаг. Өөрийнхөө одоо role model-ыг Mick Jagger гэж. Өөрөө юу н галзсан хүн шүү дээ. Mick Jagger ч бас сайхан сахилгагүй хүн шүү дээ, тий. Юмыг багтаж үзсэн тий. Тэгээд ийм байна. Хүүхэд насных нь бас
нэг дурсамж ерөөсөө одоо дурсамж жоохоо хүүхэд настанд одоо 12 наснд хэлэх юм бацаа 1982 онд Аргентинд маш том гиперинфляц тохиож ирсэн. Ерөөсөө энэ гиперинфляц тохиогоод тэг нэлээ ер нь эдийн засагч болыг шийдсэн гэж байгаа. 12 наснда. Одоо энэ яа гиперинфляц болоод байгаа. Яагаад энэ үн айхтар өсөд байгаа. Энийг л ерөөсөө нэлээ ойлгоё гэсэндээ бүр шийдсэн байсан. Тиймдээ ч 1988 онд одоо Белграногийн их сургуульд эдийн засаг одоо судлахаар эдийн засгийн ангид нь ороод тэг хөлбөмбөгөө ер нь бүрэн яг энэ үеэс ер нь бүрэн орхисон гэж хэлж болно. Тийм байгаа. За тэгээд одоо хувийн амьдрал нь ч ойлгомжтой. Тэр миний мэдгээр тэр ихчийг бол байнга дагуулж авч идэв шүү дээ. Ерөөс одоо төрийн айлчил ч юм ингээд ихчнэр нь хажууд нь л яваад шиг яваад. Нэг хүссэн нэг юм шар үсээ шараар будцсан ч юм уу эсвэл угаасаа тийм үстэй ч юм уу тэрнийг нь бол мэдхгүй. Ямар ч л гисэн тэг явж лээ тий. Мөн үстэй. Мөн яг наад түүхэн ч мөн. Тэг яг хуу нилээ бол их сургуульд бол гавлуудын нэг байсан гэдэг байгаа. Дүн мөн маш сайн. Тэгээд мэдээж одоо их сургуульд бол Кейнс л заалгаа шүү дээ. Кейнсийн онол. Одоо энэ хаач Кейнсийн онол заадаг. Тэрэндээ бол маш сайн мэргэлсэн байсан. Тэгээд мэдээж дараа нь мастераач хийхдээ тий. Хожи 2 удаа мастер хийсэн гэдэг 2 өөр сургууль. Дараа нь HSBC гэдэг банкнд ажиллаж байхдаа хүртэл ерөөсөө энэ Кейнсийн онолоор л занимаалдаад явцсан. Байжгаад чи нэг товчхон над Кейнсийн онол монол гэдэг нэг юу юм бэ гэдэг нэг жоохон тайлбарлаад өгч штэ. Одоо бүр тийм өндөр түвшинд тийш зөв ерөнхийдөө төрийн оролцоо гэдэг ч юм уу төрийн эдийн засгийн школод гэж байгаа штэ. Эдийн засгийн школод юугаараа ялгаатай гэдэм бэ гэдэг нэг товчхон ярих гол ерөнхийдөө Кейнсийн онол гэдэг ингээ ярихаар хүмүүс сайн мэддэг байхгүй. За Кейнсийн онол гэдэг бол мэдээж 1930-аад он 20-ад оноос эхэлтэй Английн эдийн засаг Джон Мейнард Кейнси боловсруулсан гэж үздэг ийм эдийн засгийн одоо дэг сургууль гэх юм уу тийм онол гэх юм уу ийм одоо онол байгаа. Тэг школ. За энэ школ нь бол мэдээж дотоод л ирэлтгээд under consumption-ы онол гэж угсаа байдаг эдийн засагт тэр нь бүр 17 18 дугаар зууны үеэсээ улбаатай. Энэ онол дээр юу суурилсан гэж хэлж болно. Гэтэ мэдээж Кейнс өөрөө хүлээн зөвшөөрдөггүй байсан л баг л та. За яг тийм бүр дэлгэрэнгүй зөвшөөрсөн тийш. Зүгээр ер нь төрийн оролцоо гэдэг Кейнс ягаад тийм хүчтэй идэм бэ гэдэг л хэлж. Ер нь бол тэр их хямрал болсон Америкт 1930-аад оны үед. Энэ хямралын үеэр одоо яаж гарах вэ? Энэ эдийн засгийн хямралаас гарах вэ гэдэг санаан дээр л Кейнс за төр мөнгө хэвлэх ёстой. Төр сангийн бодлого явуулах ёстой. Тэгээ мөнгө санхүүгийн бодлого төр илүү эдийн засгт оролцох ёстой гэсэн нэг иймэрхүү ерөөсөө онлын зөвлөмж гэх юм уу те бүр онлын ингээд бүрэн тайлбарлаж чаддгүй онлын зөвлөмж хэлж ингэж төрийн оролцоог дэмжсэн юм бол тэр үедээ мэдээж улс төрчд бол төрийн эрх мэдлийг одоо дангаалах зорилготой шүү дээ нэмэгдүүлэх зорилготой тэгээ Кейнсийн онолыг өөрсдийнхөө онол болгоод хэрэгжүүлээд авч явсан ер нь Кейнсийн онолоос ч өмнө Кейнсийн онол бус тусууд хэрэгжээд эхэлсэн байсан. Кейнс ч нөө ерөнхий онол гэж ном 36 онд гарсан ш 1936. Тэрнээс ч өмнө ер нь Англид, Америкт бол Herbert Hoover, Franklin Roosevelt хоёр. Англид нөө хөдөлмөрийн нам, либерал намын улс төрчд. За зүгээр яг одоо ерөнхийдөө зүгээр зах зээл өөрийнхөө үйл ажиллагаатай төрийн оролцоог зохицуулаад аваад явж чадахгүй. Тийм учраас төр зах зээлийн харилцаанд заавал оролцох ёстой гэсэн тийм онол. Өнөөдөр дэлхийд даяараа тийм онол бид нар хэрэгжүүлж байна. Манай Монголд ч гэсэн ийм онол хэрэгжүүлж байна. Одоо тэгэл юу гэх юм Монголын бэлтгэж байгаа эдийн засгч чинь ийм онлоор бэлтгэж чинь дэлхийд даяараа л ийм болчихсон. Орчин үеийн одоо энэ мейнстрим эдийн засгийн гол сургууль гэж ойлгож. Энийг бүх их сургуулиуд заана. Энэ онол зөв үү буруу юу гэдэг дээр бол маргаантай тий. Тэгэл явж лээдэг. За. Тэгэд одоо дараагийн юм руугаар бид нар чинь ингээд нэг ярихаараа хитрхи нэг юм бичих юм бол хитрхи уртын бичих гээд нэг юм ярих юм бол хитрхи ингээд хадуураа далга болчих гээд байгаа байхгүй. За хэмжээндээ л ярив. За тэгээд нилээ бол ерөөсөө кейнсист байсан. Ерөөсөө бусад эдийн засгчдаас ямар ч ялгаагүй байсан л гэсэн үг. Одоо ер нь тэгээд чулуун оноход нэг кейнсист л он зав эдийн засгийн сургуульд бол тодорхой. За тэгээд яаж энэ Австрийн сургуультай танилцсан гэдгийг нь одоо дараагийн номын бүлэг рүүгээ ороод явъя. Яаж танилцсан бэ гэдгээ энэ дээр номон дээрээ ч бичсэн. Угаасаа энэ өөрөө хэвлэлийн одоо нэвтрүүлгүүдээр ороод явж байхдаа баян хэлж идэг юм байлээ. Тэр түүхээс нь би танарт танилцуулъя.
За Австрийн школ гэдэг нь бас нэг хальт дурч. бас чи одоо за Гэхдээ ер нь ойлгох гэж л ярьж байгаа шүү дээ хүмүүс бид нар ч тийм. Австрийн сургууль гэдэг нь бол одоо Карл Менгерийн 18 дугаар зууны төгсгөл үед хөгжүүлсэн тий бий болгосон тийм эдийн засгийн нэг школ байгаамаа. Австрийн сургууль Карл Менгер, Eugen von Mumbauer, тэгээ Ludwig von Mises. За 20 дугаар зуунаас Marie Rothbard, тэгээ Friedrich Hayek гэдээ явна л та. Либертар үү шүү. Тэгээ ер нь бол мэдээж либертар үзэл эдийн засгийн Австрийн сургууль хоёр ялгаатай, нэг нь эдийн засгийн школ, нөгөөх нь улс төр эдийн засгийн философи тий идеолог тий. Гэхдээ ер нь бол энэ сургуулийн одоо школын үздгээр бол яг шинжлэх ухааны дагуу гэсэн үг шүү дээ. Эдийн засгийн шинжлэх ухааны дагуу төр аль болох баг оролцвол төр ер нь эдийн засгт оролцохгүй байвал эдийн засаг хөгждөг гэсэн тиймэрхүү олон зөвлөмжтэй тийм школ байгаа. Яг төр бас нэг төр одоо юу гэдэг хуур сахиулагч юм уу те тэр өөрсдийнх нь гүйцэтгэх ёстой цөөн хэдэн үргөө яг гүйцэтгэл хүмүүсийн тийм сайн дурын харилцаанд үл ингээ оролцох юм бол те эдийн засаг зах зээл чи өөрөө өөргөө докторжуулаад аваа явчихдаг хөгжил дэвшид хөдөлтгөө гэсэн тийм л онцлог ойлгочих жолно. Тэгэд эдийн засагч чинь энэ школороо ялгаатай байдаг. Тэр либертар эдийн засагч гэдэг байгаа ч одоо ийм Австрийн школч гэдэг юм уу эсвэл Чикагог тооцож болох юм иймэрхүү маягаар ингэж одоо тооцогддог байхгүй эдгээр бас нэг юм онлын өөрсдийн сургуулиудтай нөгөө нэг юу гэх юм марксист эдийн засгийн төр гэх юм бол одоо ингээ нөгөө социалист марксист болоод явна. Тэгэхээр энэ либертар үзэлч гэдэг юм уу тийм марксизм ч гэдэг юм уу энэ улс төрийн идеологууд ч бас ингээ бүрэн цогцоороо байдаг өөрсдийн гэсэн эдийн засгийг бас харах ертөнцийг үзэх үзлэх үү тайлбарлах үү ийм юмнуудтай байдаг. Энээс нь бас салгаж ойлгож болохгүй тийм учраас л энийг яриад байна л да. Зүгээр нэг онол гэхээсээ эн чинь бас нэг эдийн засгийн шинжлэх ухаан энтерт тулгуурж иж эн чинь улс орны амьдралыг авч явна шүү дээ төр гэдэг чинь. Тэгэхээс ш зүгээр тэгэл нэг хүмүүсийн сайн муу гэсэн үнэмшин дээр байдгүй гэдэг үднээс л би ч юм жоохон тайлбарлаад өгчих гэж байхгүй. За тэгээд цаашаа ярий. За тэгээ. За 2013 онд энэ Хавер Милеман одоо Мари Ротбардын одоо монопол ба өрсөлдөөн гэдэг энэ нь болохоор Ротбардын 1000 гаруй хуудастай хүн эдийн засаг төр гэсэн юм трактат байдаг шүү дээ. Тэрний нэг монопол ба өрсөлдөөн гэдэг бүлгийнх нь одоо Испани хэл дээрх орчуулгыг болоод уншицсан. Ерөөсөө энийг уншаал Ротбард 180 градус иргэсэн гэдэг. Тэгж өөрөө хэлж байгаа. Тэр 140 хуудастай бичвэр ерөөсөө 3 цагийн дотор унш дуусгаал өөртөө зах зээлийн бүтэцийн талаар оюутнуудаа 20 жилийн турш зааж байсан бүх юм худалдаа байж гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Одоо түрүүний миний яриадээс одоо Монголд ч бэлтгэгдээд байгаа эдийн засгийн школч нэлээ өөрөө тэгж хэлж штэ тий. Тэгсэн. Тэгээд энэ мөчөөс хойш одоо Хавер Миле эдийн засгийн Австрийн сургуультай одоо либертар үзэлээр хамталтай холбогдоод эхэлсэн байхгүй. Ерөөс тэр одоо энэ Австрийн сургуулийн номыг зардаг номын сан тий нэг номын дэлгүүр байсан байна. Тэрлүү шууд очиод Австрийн сургуультай холбоотой бүх номыг худалдаж авсан гэж. Үгүй халаасанда нэг таксины мөнгөтэй тэгэл хамаг номыг нь одоо шавхаал 20 гаруй ном байсан юм да. Авал бүгдийг нь баг нэг суултаар тэгэд уншихтаа болохоор зөвхөн одоо 0 орох гэж тий нохоогоо сэлгэлүүлэх гэж л зогсож исэн амс хийжсэн гэж байгаа байхгүй. Тэгтлээ энэ хүн ч одоо эдийн засагт одоо хайртай гэх юм уу эдийн засгийн судлах дуртай мэрэгжилтэй бүхнээ өгсөн ийм байгаа байхгүй. Маш мундаг. Би нэг юм нэмээд хэлчмээр. Энэ одоо Миле очиод ингээд амар олон ном авсан биш үү? Либертар ном, мастер эдийн засгийн сургуулийн школын тухай. Тэгээд энэ Испани хэл дээр идэрч баг бүгдээр байдаг байхгүй юу? Одоо англи хэл дээр Mises Institute-ийн вебсайт чинь гэхэд л Испани хэл дээр бас нэг үйлбэр нь байгаа шүү дээ. Тэгээ энэ маягаар энэ түрүүн ирсэн шүү дээ. Одоо нөгөө Филипп Багусын өөрхөн багш Сото гэдэг байгаа шүү дээ. Сото чинь чиглэлээр Mises-ийн Human Action гэдэг номуудыг ингээд орчуулсан. Тэгээд энэ Испани хэл дээр ч ерөнхийдөө либертар эдийн засгийн чөлөөт эдийн засгийн холбоотой баг бүхэл томхон бүтээлүүд нь байдаг. Тэгээ энийг хүмүүс судлаад энэ эдийн засгийн хувьд ингээд бүр школор болыг бол тэр бүх бааз суурь нь байгаа байхгүй. Тэгээ тэнд бас дээрэс нь энэ Испани хэлтэй улсууд дундлага юм л дээ. Франциско Мароккины их сургууль гэдэг байхгүй юу? Тэгээ Гватемалд байдаг. Тэр ч одоо дэлхийд дээр байгаа ганц либертар их сургууль гэх юм ба. Яг энэ чөлөөт эдийн засгийн. Тэгээд энэ яагаад Аргентин чөлөө либертар хувьсгал бий болоод Миле дээр гарч ирээд байна гэхээр энэ либертар үзэл чинь маш эртнээстэй одоо ойролцоогоо 40 50 жилийн өмнөөс эхлээд Испани хэлтэй ард түмний дунд бас асар их
тархацсан үзэл санаа байхгүй. Тэгээ баг бүхэл их сурвалжууд нь одоо юу гэдэг тэр том бүтээлүүд нь орчуулагдсан. Тийм учраас энэ Аргентины эдгээр бол бидэртэй харьцуулаад хамаагүй давуу талтай байдаг тий. Тийм. Австрийн сургууль заадаг эдийн засгийн одоо жинхэнэ их сургууль гиснээс нөгөө Испани эзэн хааны нэрэмжит их сургуульд тийм Хуан Карлосын нэрэмжит их сургуульд нөгөө саяны бит хоёрын ярьсан Хесус Хуэрте де Сото багшилдаг. Тэр хүний заавраар хит хитэн одоо Австрийн сургуулийн профессор л ажилладаг. Одоо миний одоо яг энэ Филипп Бакус ч бас энэ Хуэрте де Сотогийн шеф байхгүй юу. Германд бакалавра хийчихэд мастера Испанд хийж байгаа багшийнхаа доор нөгөө доктор энэ хийх гээд явж байгаа чинь одоо тийм өчртэй. Харьцангуй энэ Австрийн сургууль хийж байгаа боловч Австртаа ч юм уу Германдаа ч юм уу энэ Австрийн сургууль маань маш хүчгүй. Яг үннийг хэлэхэд. Яа гэвэл энэ Германы боловсролын тогтолцоо тэр чигээрээ зүүнний социалист, социал демократ ер нь бол маш цөөн либертар үзэлтэй тийм нэг профессор баг байдаг үгүйч мэдэхгүй тэрийг үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. 90-ад оны дундуур гэхэд зүгээр Америкийн одоо ихтэй сургуулиудын нийгмийн ухааны багш нарын 60% нь өөрсдөө марксист гэж тодорхойлсон байхгүй юу? Америкт тийм нэг л бодоод үзэхэд бол ойлгомжтой байсан. Тэгэхээр чи угаасаа наад Герман эдэр чинь марксизмын их хоронтой. Тэнд ер нь бид нар анзаардаг шүү дээ. Тэнд сургууль төгссөн философч ч юм уу, тэнд сургууль төгссөн за өөр ямар ч мэрэгчлээ лээ. Ерөнхийдөө социалисттэй дээ. Бид нар урд нь энэ Right News гэх подкастаар бас ярьжлээсэн те. Энэ Герман бол социализмын их хорон шүү гэдэг. За тэр ч яг. За тэгээд ер нь юу яая? Тийм чи хоёр бүр ингээд халиад яваад байна. Тэгээд бит хоёр бас ингээд хоёулахнаа урд нь хийж үзээгүй. Манай оргилчин хост хийдэг байлаа. Тэгээд оргилчин бас их гоё идэм шүү. За номын дараагийн одоо энэ эхний бүлэг нь 3 хэсгээс бүрдсэн байхгүй юу? Нилээ ерөнхийлөгчөөс болохоос өмнө Аргентины хөнгөцлөөд л тэгээ Милен либертар довтлох тактик гэдэг. За бүгдийг нь бол энэ номыг спойлдохгүй гэсэн шээ тий. Ямар ч байсан энэ Милен яаж ингэж улс төрд орсон гэдгийг нь хальт дурдъя тий. Анхандаа орохгүй бай гэд. Би юу н улс төр сонирхгүй. Улс төр бол заваа муухай энэ төр гэж ярьдаг байсан юм байна. Энэ хүн чинь бол одоо Милен чинь бол 2015 оноос одоо энэ телевизэд те радиод ингээд байн горж яриа өгдөг. Ерөөсөө тэр нэг эфирийг жинхэнэ эзэгэндэг болж эхэлсэн байсан. Тэгээд 2018 онд бүр ингээд 100 хамгийн одоо нөлөө бүхий 100 хүний 43-т орж байгаа Аргентин дотроо. Тэр ч одоо яг юу гэсэн үг зөв нэгэн эдийн засагч телевизээр ярьсараа 43-т орж шít. Тэгэд хамгийн олон ярилцлага өгсөн Аргентины эдийн засагч гээд сошиал медиа дээр хот болж ирсэн 2018 он гэх. Тэгээ нөхөр эдийн засгаар яриаваад идэг. Тэгээ галзуу солиотрол юм шиг ярина штэ тий ч юм уу бас мас гэл тэр өстө хамаагүй эдийн засгч удаа улс төрд ороогүй байхдаа л ер нь тиймэрхүү имиж бүрдүүлсэн байсан. Чи энэ хүний чи угаасаа залуугийн хоч нь локо буюу тийм галзуу гэсэн хочтой тийм хүн штэ тий. Гэж яагаад нөхрийг ер нь улс төрлөө ор гэж ер нь хажуу хавиргын хүмүүс маш их шахаж исэн юм байна. Тэгээ хажуу хавиргын хүмүүс ч биш ер нь зүгээр энэ телевиз радиогоор үзэж хардаг тий. Чи бол бидний найдвар Одоо чи байгаа учраас бид нар Аргентинаас нүүхгүй эцсийн найдвар байгаа учраас нүүхгүй байна гэдэг байгаа байхгүй. Нэг эмэгтэй одоо нэг эмгэн гэх юм уу хэлсэн гэж. Чи байгаа учраас миний хүүхдүүд Аргентинаас нүүхгүй байна. Тэр маш гоё үг ш. Тэгээд гэр бүлийнх нь найзынх нь хүүхэд гэж байгаа. Ерөнхийдөө сонгуул болж исэн юм байна л да. Сонгуулийн саналын хуудас өмнө тавиад энэ дээр би таны нэрийг хүчнэ гэж хэлсэн гэдэг байгаа байхгүй. Тэр нь бас их нөлөөсөн юм шиг байгаа. Тэр чинь бол өөрөө ерөөсөө сонгуул энтерт ороогүй, улс төрд орохгүй морохгүй гэж боддог байсан үе. Тэгээ үнэхээр шахалтаар. Тэгээ өөр хинч байхгүй. Энэ цаг үе баатраа төрүүлдэг гэдэг шиг юм болсон байгаа. Үеийн шаардлага болсон. Тэгээ яг цаг үеийн шаардлага. Тэгээд ийм болж байгаад 2020 оны 10 дугаар сард 50 насныхаа төрсөн өдрөөр өөрийнхөө дэмжигчдийнхээ өмнө за улс төрд ер нь орохоор болсон гэдгийг зарласан гэж. Энэ номон дээр нь байгаа та бүхэн өөрсдөө уншаад үзээрэй. Тэгээд нилээ жинхэнэ улс төрд ороод хэрэгээ гаргасандаа өөрийнхөө яаж манлайлах, яаж улс төр хийх. Тэгээд дэлхийн анхны одоо юу гэдэг нь либертар ерөнхийлөгч гэж ярьж штэ одоо ч тэгэл хүмүүс ч бас гайхалгаа либертар үзлийг либералтай солиод
холж хотгож ойлгоод авшгаа. Тэгээд ерөнхийдөө либертар үзэл гэж юу юм. Тэгээд Миле чинь бас яг тэр тусмаа одоо тэр номын 2 дугаар бүлэгт нь палео либертар үзлийн симбиоз гэдэг ирсэн биз дээ. Ерөнхийдөө палео либертар үзэл гэж юу юм. Миле яг өөрийнх нь либертаризм нь тэр либертар гэж одоо юу гэдэг өөрсдөө хэлдэг хүмүүс ч бас дотор хоорондоо хуваагдаж байгаа шүү дээ. Тэгээд тэрний ялгааг нэг гаргаад ингээ яриад. Тийм. Энэ ном бол зөвхөн Милег хамаарахгүй маш мундаг гоё ном болсон. Филипп Багус бол баяр хүрэх дахин нэг баяр хүрэх хэрэгтэй. Яасан бэхээр эн чинь зөвхөн эдийн засгийн Милег гэхгүй энэ эдийн засгийн спектрум улс төрийн идеологийг тайлбарлаад өгч байгаа байхгүй. Хоёрдугаар бүлэгтээ энэ орж ирсэн. Хоёрдугаар бүлгийнх нь нэр нь палео либертар үзлийн симбиоз гэж байгаа. Монголоор орчуулвал энэ хоёрдугаар бүлэг 3 дэд бүлэгтэй. Нэг нь өнөөгийн либерал чиг хандлага, баруун зууны спектрум, тэгээ Миле ба популизм гэж байгаа байхгүй. За би одоо энэ хоёрдугаар бүлгээс нь яриад тэр одоо либерал гэдэг үгийг тайлбарлая. Номон дээр байснараа тайлбарлал нь өөрийнхөө ойлгоснороо тий өөрийнхөө мэддгээр яриа юмна. За ямар ч байсан энэ Филипп Багус бол энэ либералуудыг бол 3 болсон байгаа. Неолибералууд, классикл, сонгодог либералууд, тэгээ анархо капиталистууд гэдэг. Одоо энэ либерал гэдэг нэр чинь бол алдчихсан шүү дээ. Хэнийг юуг либерал гэж хэлээд байгаа. Энэ оюун эрднийг өөрийгөө баг либерал гэж бичүүлээд байгаа хэрэг. Энэ Баатар гэж нөхрөөр. Одоо энийг нь тайлбарлаа. За неолиберал гэдэг нь бол одоо 1930-аад онд уг нь биш шүү дээ, тий. Одоо энэ сонгодог либералуудыг эсэргүүцэж гарсан нэр том юм аахгүй юу? Одоо жинхэнэ төрийн оролцоог шаарддаг. Одоо ер нь бол социал демократууд, интервенционистууд ойлгочих болно. Сонгодог либерал гэдэг нэр томьёо юу юм гэхээр энэ уг нь либерал гэдэг нэр томьёо чинь 20 дугаар зуунаас өмнө жинхэнэ чөлөө зах зээл хязгаарлалт төрийн үзэл санааг баримталдаг тийм үзэл санаа байлаа. Тийм үзэл санаатай хүмүүсийг сонгодог либералууд гэдэг байсан. Либералууд гэдэг байсан. Тэгээд либерал гэдэг үг нь зүүнтнүүд булаагаад авсны улмаас сонгодог гэдэг тэмдэг нэр тавихаас өөр аргагүй болсон. Энийг бас Багус хальт оруулсан байлээ. Анархо капиталистууд гэдэг нь бол бүр сүүлд гарч ирсэн ойлголт. Төргүү капиталист нэм хэлээд байгаа. Ер нь төрийн одоо хязгаарлагдмал төрийн үзэл санаа гэж биш. Тэр чинь бол төрийг юу гэж үздэг вэ гэхээр төр бол цагдаа, шүүх, батлан хамгаалах. Ингээл болоо. Төрийн үндсэн үүрэг нь энэ 3 гэж үздэг бол анархо капиталистууд ерөөсөө төр хэрэггүй гэж үздэг. Тийм зөвөр онлын хувьд Миле бол өөрийгөө хэлдэг. Би бол онлын хувьд анархо капиталист та. Гэхдээ би практик амьдрал дээр бол сонгодог либерал хязгаарлагдмал төрийн үзэл санааг дэмждэг гэдэг. Иймэрхүү юмыг Филипп Багус номд оруулж гисэн. Та бүхэн энийг уншаараа энэ ялгааг нь ойлгоорой. Филипп Багусын нэмээгүй юмыг нь би ярьчихо. Социал либералууд, шинэ либералууд гэсэн ойлголтыг Филипп Багус нэмээгүй байсан. Тий. Социал либералууд гэдэг нь бол ойлгомжтой нэрнээсээ социалист либералууд гэдэг нь 20 дугаар зууны ихэнх үеэс нь либерал гэдэг үг чинь завааруулсан юм чинь социал либералуудаас эхэлтэй байхгүй. Англид, Америкт те ерөөсөө энэ либерал гэдэг үг чинь одоо бол зүүнтнүүдийг хэлдэг шүү дээ. Төрийн оролцоог нэгдэг. Яг энэ одоо энэ Америкийн демократ намын хүмүүс ч одоо либералууд гэдэг шүү дээ өөрсдөө. Тэгээд одоо либерал гэж сүлээд хооронд нь ялгар заагалж ярьдаг орчлоо те. Тэгээд консерватив ба либералууд гэдэг. Тэр энэ Америкт яригдаад байгаа одоо сүүлийн үед юу н хаасайг л яригдж байгаа либералууд л да. Европод ч гэсэн либералууд гэж социал либералуудыг ингэж ярьдаг болсон шүү. Тэгээд социал либерал, сонгодог либерал гэдэг бол ерөнхийдөө өөрө хоорондоо маш ялгаатай 180 градус одоо эсрэг тийм одоо юу гэдэг үндсээрээ өөр идеологиуд шүү гэдэг л энэ давтаад хэлчихээ. За тэгээд чи энэ ерөнхийдөө ярьсан шүү дээ. Палео либертар үздэг симбиозыг нэг сайхан тайлбарлаад өг. За тий. Бас энэ либертар үзэл энэ либертаруудыг хоёр хуваагаад байгаа гэдгийг Филипп Багус маш сайн бичсэн байлээ. Тэгээ хүмүүс бас ойлголт хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүс чи өөрийгөө нөө зүүнний либертар антэргээ Монголд хүртэл зүүнний либертар гэдэг хүмүүс нэрсээр байгаад идэг. Тэр нь бодвол тэгэл өрөмдийн зүүнний либерал гэсэн нөхдүүдээс л санаа аваад хуусан байлгүй дээ. За чигмараа ялгаатай болчихороо л өөртөө хэлдэг шүү дээ. Харин тийм. За энэ дээр сая хоёулаа неолиберал тэр улс төрийн идеологи ярьж байгаа шууд зүүн барууны гэдэг өсөрчүү. Эхлээд хоёулаа энэ баруун зүүнний схем гэдэг хэсэг нь орох гэж юу? За тэгээд үгүй ямар ч хоостгүй болохоор яг иймэрхүү байгаад байна. Тийм. За энэ баруун зүүнний спектрумыг бол Филипп Багус тайлбарлсан. Ялангуяа энэ
нацистуудыг хит барууны гэсэн нэг ангилд оруулаад идэв шүү дээ. Энийг бол баг ус маш сайн одоо няцаасан. Тэгээд Австрийн одоо том одоо суут одоо хүн гэх юм уу Эрик фон Кюнелт гэдэг ингээ улс төрийн одоо онолч энэ хүнийг бүр ингээ жишээ авч жагаад энэ хүний баруун зүүнний спектрумыг тайлбарласныг номноос нь авч жагаад тайлбарласан. Маш сонгодог утгаар нь тайлбарласан. Энийг хүмүүс уншаад үзээрэй. Гэтэ яг хуу энэ дээр нэг шүүмжлэх одоо би одоо Кюнелтэд нэг шүүмжлэх хайшаа. Гэтэ энэ Кюнелтэд өөрөө язгууртан хүн байсан учраас энэ үндэсний үзлийг жоохон буруу шах хандлагатай нөө патриотик эх оронч үзлийг дэмжижээд үндэсний үзлийг нэг зүүнний үзэл оруулж идэх байхгүй. Өөрөө монархист үзэлтэй байхгүй. Национализм жоохон тийм учраас нэг тиймэрхүү хүн байдаг. Та бүхэн ямар ч гэсэн Эрик фон Кюнледен гэдэг нэрийг энэ номыг уншчихтаа тогтоогоод авчаарай, судлаарай. За. Одоо баруун зүүнийхээ тэр нэг либертар юу руу орё. Тэгвэл бол одоо энэ нэвтрүүлгийн цаг магч гэсэн хоёул одоо дөнгөж эхний чаптер дуусаагүй 25 минут явчихдаг. Бас алж байгаа шүү. Одоо тэгэл ингээл одоо ер нь байгаараа л яри. Би нэг одоо телевизийн хөтлөгчийг ажиллаад ч яг хуу чи одоо бас нэг сандраад ингээд урд хойшоо оруулаад энийгээ ингээд яг зүгээр шууд ингээл ер нь байгаараа л юм. За. Палео либертар үзэл гэдэг бол одоо тэр зүүнний либертар гэдгээс ялгаатай. Ер нь барууны либертар гэдгээ хэлж байгаа. Палео либертарууд юугаар ялгаатай гэхээр өмчнийхөө өв уламжлалыг дээдэлдэг, дэмждэг, тий? Сахин амхлыг хүсдэг иймэрхүү либертаруудыг палео либертар гэж байгаа. Эн чинь бол одоо яг Mises институт бол одоо палео либертаруудын одоо юу гэх үүр үлгий гэх юм уу? Ер нь боловсруулсан газар шүү дээ. Тий. Мари Ротбард, Лью Роквелл, Ханс Эрман Хоппа гэсэн тийм одоо мондгууд палео либертар үзлийг бий болгосон. Энэ бий болгох шаардлага зүүнний либертаруудаас харин ихтэй. Яг гэвэл энэ либертар гэдэг нэр томьёо 1960-аад оны үед Америкт ингээд дэлгэрсний дараа нөө хиппи нөхдүүд биш үү? Одоо ямар ч нөө ёс суртахууны одоо моралын одоо хэмжүүрт баригдахгүй гэсэн нөхдүүд хүн ер нь юу хүснээ хийх ёстой гэсэн нөхдүүд өөрсдөө либертар гэдэг нэрлээд эхэлсэн баггүй юу? Лив and let live. Тэгээ ер нь бол тэр зүүнний либертар гэдэг байгаа нөхдүүдийг бол ер нь либертин гэдэг. Тэгээ либертинист гэдэг тий. Либертин. Тий. Либертин энэ гэдэг тий. Либертин энэ гэдэг. Яг тиймийг тэрийг ингээд энэ дээр бас хооронд нь салгасан. Тэгэхгүй бол одоо Монголд ч гэсэн явдаг шүү дээ. Та нар муусан либертарууд тий. Ямар ч одоо үр үнцээ мартсан тэргээл нэг одоо харийн соёлыг шүтчихэд яг тий гомонор энэ төр гээл тий та нар бол ерөөсөө баг ингээд үхэж дуусах ёстой Монголоос арчигдах ёстой гэсэн нэг ийм буруу ойлголт яваад идэв шүү. Либералуудтай андуураад идэг. Тэг ялангуяа тэр зүүнний либертаруудтай тий андуураад идэг. Энэ тийм биш шүү. Ямар ч байсан энүүгээрээ салдгийг бол баг ус бас гоё битсэн бэлээ. Тайлбарлсан бэлээ. Тэр бол мэдээж бол дэлгэнгүй нэг их тайлбарлаагүй. Ямар ч өөрийнхөө энэ номынхоо хэмжээнд гэх юм уу. Энэ ч бас агуулгатай баригдах хэрэгтэй шүү дээ. Тайлбарлсан байлаа. Та бүхэн энийг уншаарай. За ер нь тэгэл бидний чинь ингээл олон хүмүүс бас те ингээл манай навын гişүүд хүртэл ингээл бас та нар ч яг одоо либертаруудтай бас либералуудтай ер нь жоо холиод идэх хэвгүй юу. Одоо ч л энэ асуудал дээр юу гэж бодож байна. Эн чинь одоо амар трампист энэ төр гэл биднийг бас ингэж ярьдаг штэ. Энд ч одоо элигээс өөр байна. Либерал одоо миний мэдхээр л ямар ч л гэсэн цагаачлыг бол либертар үзэл айгүй их дэмждэг гэж биднийг шүүмжсэн постууд явж л идэв. Тэг яг тэр чинь бас ялгаатай байдаг. Либертар гэдэг хүмүүс чи өөрсдөө барууны чиг баримжааг барьдаг хүмүүс байна. Зүүнний чиг баримжааг барьдаг хүмүүс байна. За өөрөөгөө баруун зүүн айлд нь хамааруулахгүй төвийн үзэлтэй гэж ярьдаг ч хүмүүс байна. Мэлээ болоо одоо энэ Mises институт бол өөрсдөө баруун жигүүрийн либертарууд гэж ярьдэн шүү гэдгийг одоо тайлбарлах гэдэг шүү дээ. Тэгэхээр манай Монголд ч гэсэн одоо энэ либертар гэж яриад яваад байгаа улсууд бол ер нь бол баруун жигүүрийн либертар үзэлтнүүтэй. Тэгээд манай амраач гэсэн ярьдаг шүү дээ. Барууны үзэл гэл бид нар ерөөдөө шууд одоо яг либертар энэ тэргээл ярихгүй ч гэсэн бид нар зүүнний эсрэг барууны үзлийг сөргүүлж ярьдаг хүмүүс шүү дээ бид нар чинь. Тэгэхээр энэ баруун жигүүрийн либертар үзэл, зүүн жигүүрийн либертар үзэл гэж ялгаатай шүү. Бас тэр нь бүр либертарын социалистууд ч гэж байдаг те. Тэр бол бүр дээр үеийн эртний тэрнийг бол яриад яг. Гэтэ энэ маягаар энэ нэр томьёонуудын
хоорондын ялгааг нь тайлбарлах чинь энэ олон хүнд үзэл санаа түгээхэд айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар ялгадаг л болохгүй бол энэ үзэл санааг чинь бид нар угаасаа тайлбарлаж чадахгүй байхгүй. Тэгэхээр энийг ингээл хүний нэг толгойг нь эргүүлэх гээд байгаа юм шиг зоогоод байгаа юм биш те. Энийг хүссэн хүсээгүй ярихаас өөр аргагүй. Бид нар одоо тэгэл цаашдаа тэгэл юм болгоныг одоо арай нэг илүү ойлголт мэдлэгээ дэлгэрүүлээд явж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэр жамаараа л явж шүү дээ одоо. Тийм энэ за яг энэ баруун зүүнний либертар гэсэн сэдвээ хагаас өмнө яг энэ номон дээр бичсэн. Милээ яг аль ангилалд нь багтах юм бэ гэдгийг ингээд жишээ дурж байгаа баг ус бичсэн. Бага одоо жишээлбэл энэ нийгэм соёлын асуудал дээр энэ феминизм, LGBT тэр нөгөө ногоон социализм тий гэх мэт масс цагаачл гэх мэт асуудлууд дээр бол тэгээд бас энэ Америкийн нэгдсэн улсын төрийг одоо жишээлбэл Като институт ч юм уу тий Като өдр чинь гадны дайн байныг заримдаа дэмжиж байдаг байхгүй юу? Одоо Америкийн төрийн тий энэ баруун жигрүүн либертар үзэлтүүд нь бол одоо юу гэдэг том төрийн эсрэг те том төрийн тэр дайны бодлого дайнч халамжийн болон дайнч бодлого чи эсэргүүцдэг энэ төр гэдгээс ялгараад шиг. Одоо ер нь ингээд дэлхийд дээр либертар үзэлт ингээд харах юм бол Слава Украин гэж өрдөг нэг хэсэг юм хүмүүс байна. Бас одоо юу гэдэг энэ дайнд оролцох Америкийн дайн бишээ гэж үздэг хүмүүс байна. Энэ мэтэр ингээд яг хоёрт ялгарчиж байгаа. Энэ дээр бол ерөөсөө яг шууд гарч иж байгаа байхгүй юу? Тийм. Гадаад бодлого бас энэ дээр ч орно. Яг хөө милээ дээр энэ дээр бол милээ бол гадаад бодлогыг шүүмжлэх үндсэг бол байгаад идэг. Тэр бол яалтчгүй нэ. Яагаад гэвэл цаачаа Израилийг тэгээ нэг дэмжиж угаасаа дэмждэг. Нэг хэсэг Украиныг дэмжижсэн. Тэгээ энээс нь болоод нэг жигнэ баруун жигүүрийн либертарууд милээ гэж гадаад бодлого болохгүй шүү дээ. Яагаад төвийг сахихгүй аль нэгнийхэн дад ороод байгаа юм бэ гэдэр гэсэн шүүмжил явж ирсэн. За яг энэ сэдвээсээ тусаж байгаа хайлт. Тэр бол улс төрийн тактик л баг цаа. Тэгэхээр яг үзэл санааны хувьд бол би бодол цаадгаж чинь бол нэг Америкийн дайнч төрийг дэмжинэ гэдэгт бол итгэхгүй. Тэгээ угаасаа бид нар урд нь энэ милигийн тухай подкаст хийхдээ ярьж лээсэн шүү дээ. Америк ч нь бол те Аргентины хувьд шал өөр ач холбогдолтой улс орно шүү дээ. Орос ч нь бол өөр. Тэгээ эдний дунд төвийг сөхөд байх нь бол тэдний нөхцөл байдалд бол нэг тохиромжтой биш хөө. Тийм. За энэ хоёрдугаар бүлгийнх нь сүүлийн дид хэсэг рүү ороо. Энэ дэр милей ба популизм гэдэг. За энэ хэсгийг биш те хүмүүс ерөөсөн маш анхааралтай уншаарай. Тэ? Яг ойлгоё гэд бүр ингээд өөрийгөө төвлөрүүлж бүрэн зориулж уншаарай гэж хэлж байна. Хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл энэ популизм гэдэг үг л Монголд өсөө хүмүүс маш олон янзаар ойлгодог. Өөр ойлгодог. Юу гэлж байгааг мэддэггүй. Одоо энэ ялангуяа Монголд энэ Баабар гэж хүн биш шүү дээ. За яг үнэ одоо Баабарыг ярьчаа нэг юмсан. Тэр хүн чи одоо Монголын улс төрийн намуудыг үзэл баримталгүй гээл. Тэгээ популист энэ төр гээл те. Уг нь одоо Монголын баг бүх намууд бүгдээрээ л зүүнний социал демократ арчилсан социалист тийм л үзэл баримталтай намууд шүү дээ. Тэ? Чи популизм гэдэг чинь биш дээ. Улс төрийн стратеги байхгүй. Тэ? Хинд яаж одоо нөлөөлөх үү? Олонход нөлөөлөл гэсэн тийм улс төрийн стратеги улс төрийн одоо тактик стратеги тийм улс төрийн идеологи гэдэг чинь бол тэр нөө социализм, социал демократизм, капитализм энэ төр гэд явна шүү дээ. Одоо хүмүүс энэ дээр нэг нэгцэн ойлголттой байх заавал ёстой. Энэ популизм гэдэг бол баруун зүүнийхээрээ салдаг юм аа. Одоо энэ барууны популизм гэдэг бол одоо эдийн засгийг чөлөөлье, татварыг бууруулъя. Тэгээ энэ төрийн энэ данхар бүтцийг авч хаяа, төрийг цомготгоё гэсэн ийм санаануудыг олон түмэн ингээд хүргэдэг, түгээдэг, тэднээс хүч авдаг ийм одоо стратеги те тактик. Зүүнний популизм бол яг эсэргээрээ. Сайхан мөнгө тарай. Та нар ингээд зүгээр суужээ. Сайхан мөнгө хэвлэжээ. Та нар зүгээр суужээ. Вирус амьдралын чинь сайхан бол. Дэлхийд дээр сайхан диваажин байгуулнаа. Төр энэ дээр онцгой өргөтэй ажиллана. За иргэн бол төрөөс зүгээр сайхан хишиг гордол байж гэсэн иймэрхүүл санаа шүү дээ. Ер нь Латин Америкийн тэр Уго Чавес, Николас Мадуро тэр Эва Моралес одоо энэ Кирчнеристүүд те Аргентинд ялангуяа. Юусе энэ Аргентиныг сүйдэлсэн популизм чинь зүүнний популизм байхгүй. Дэлхийн Хуан Пероны популизм зүүнний популизм. Олонхын тархинд нь биш сэтгэл хөдлөлтөөр нь юу гоё сонсогдож байна гэдэг дээр нь ажилдаг. Барууны популистууд яадаг вэ гэхээр одоо гарч ирэхээс ч өөр аргагүй болцсон. Энэ банхар дүрий чи энэ нийгэм эдийн засгийн сүрэл те энэ завхралын чинь үндсэн цааш шалтгаан энэ банхар дүр юм аа. Гэтэ хүний толгоонд нь хийж өгдөг. Гэтэ бас мэдээж чи хүний тэр нэг юуг нь хөдөлгөж сэтгэлийн хөдөлгөж тиймдээ чи энэ милээч одоо заримдаа ч галзуу солиотой ч юм шиг те шүүмжлэгч нь энэ хүнийг одоо алиалагч гэж хэлдэг нь бас нэг талаараа аргагүй ч юм шиг
Иймэрхүү Ямар сайндаа л энэ үний ч одоо мэдрэл муутай байна гэж акт гараад огцруулж импичмент хийчихэд тэр зүүнний намын радикал жигүүрийнхэн тэгж иржсэн байхгүй юу. Тэг яг хөтэ популизм гэж манайхан болохоор хүн таалагдах ордлогыг хэлдэг эсвэл одоо ингээ мөнгө тараахыг хэлдэг энэ төр гэл нэг юм улс орныг сөрүүлэх бодлогыг сурталчилж гарч ирдэг одоо тийм ямар ч уваагүй ус төрөл гэл ингээд ойлгоцсон. Тэрнийг анханасаа ойлгуулахдаа зөвч тайлбарлаагүй. Тэгэл олон янзаар л ойлгодоол ингээд олон янзаар хэрэглээд ер нь ямар нэгэн ус төрийн нэр томьёогч хүн болгоно нэг зөв ойлгоно гэж байхгүй шүү дээ. Зөв буруу гэдэг дээрээч маргаан байдаг бах. Тэгэл тэр утгаараа л ахгүй. Милээ бол популист одоо жишээлбэл тэгтээ Хуан Перон шиг зүүнтэн биш байхгүй юу? Хуан Перон бол зүүнтэн гэхдээ милээ шиг баруунтан биш. Ер нь ингэж л хэлж ингэж л маш энгийнээр хэлэхгүй болтой. Тэгэхээр одоо юу гэдэг ер нь популист биш улс төрч гэж байхгүй шүү дээ. Ардчлал юм чин тэр олонхын масс тулгуурсан улс төр хийж байгаа бол олон түмний анхаарлыг татахын тулд дэлдэв янзын улс төрийн арга тактик тэр замууд одоо тэрнийг хэрэгжүүлэхгүйгээр яаж сонгуульд санал авах юм тийм үстэй. Тэрнийг л популизм гэдэг. Харин юу зөв бэ буруу вэ гэдэг дээр бол ялгаатай шүү. Ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Энэ зөв үү буруу юу гэдэг нь одоо төрийн оролцооны арга хэрэгсэл нь зөв үү буруу юу гэдэг дээр эдгээр бол шал өөр. Тэгэхээр популист гэдэг нэг ангилд багтаагаад яг ижлэхэн хүмүүс гэдээ ойлгочих болохгүй. Ер нь Аргентин чинь одоо юу гэдэг нь жишээлбэл манай нэг Монгол Ардын намын дэвшилтэд дуудлахын судалгааны хөрөлөн жил юу ч хэлээ нэг Харвардд сургалт өгсөн залуу тэгээ ярьжсэн байхгүй. Милэгч яг Перон Чавес эдэртэй нэг ангилд оруулангуудаа популистууд одоо ингээд улс орноо бүгдийн сөөрүүлэндээ гэтэл нэгэн төрийн зардлыг хязгааргүй тэлж мөнгө хэвлэж ягаад нөгөөх нь төрийг танаад том төрийг үгүйгээд мөнгө хэвлэхээ болоод мөнгөн тэмдэгтийг докторжуулъя гэд эн чинь бодлогын хувьд эрс төсөөр эсрэг хоёр хүн байгаа үстэй. Тэр нь популист гэдэг ер нь ийм үзэл баримтлал байхгүй. Энэ бол улс төрийн арга зам гэдэг л хүмүүс тайлбарлах гал шүү дээ. Тийм яг үнэ. Энийг л хүмүүс ойлгоосоо. Тэгээ энэ баруун зүгүүрийн популист хөтөлбөр гэдэг нь 1992 оны тэгээ либертар үзлийн загалмаас эцэг Америкийн либертар хөдөлгөөний одоо үндэслэгч гэх юм уу агуу эдийн засагч түүхч энэ хүнд ер нь хийж чадахгүй зүйл байсан юм уу та тий Мари Ротбард гэж хүн байгаа. За энэ хүний 1992 оны тэр баруун зүгүүрийн популист хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөрийг бол нэлээ 100% хэрэгжүүлсэн. Ерөөсөө энэ одоо би Ротбардын үгээр та бүхэн дамжуулчих. Данхар төрөөр дамжуулан засгалдаг элитүүдийн эрх мэдлийг хомин жирийн Америк иргэнийг тэдний ирээ зэрэг дарлалаас чөлөөлөхөд баруун зүгүүрийн популист хөтөлбөрийн зорилго оршино гэж байгаа байхгүй. Эн чинь бол одоо ингээд Америкт 1990-ад оны үед байдал нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр ерөөс төртөө амлсан том бизнесүүд нэг талаас нөгөө талаас энэ сэхэтнүүд энэ төрийг дангаалгадаг. Төрийг өмгөөлөн хамгаалдаг. Нөгөө талаас нийгмийн хамгийн доод давхарга буюу энэ төрөөс халамж хүртээд байж идэг нөхдүүд. Энэ гурвын эвслийг Мари Ротбард юу гэж хэлсэн бэ гэхээр бузар эвсэл гэсэн баггүй. Англиараа unholy lines гэдэг. Энийг ерөөсөө ингээд завчихын тулд биднэрт энэ дундаж анги руу чиглэсэн ийм популист хөтөлбөр хэрэгтэй байна. Тэр нь баруун жигүүрийн ажилчин болон дундаж анги. Тий. Энийг завчихын тулд гээд ямар ч 8 зүйл залттай. Энийг нь биш тий. Яг миний одоо энэ ярьж байгаа юмыг Филипп Багус бас номондоо оруулаад өгсөн байгаа. Бүр яг сайхан Пат Буканины нэрийг оруулаад, Ротбардыг оруулаад хүмүүс ярьсан энэ бүлгийн дид хэсгийг уншчихад бол ойлгоч надтай надгүй. За ямар ч байсан нэг 8 тэр хөтөлбөрийг би та нарт зугс дурдчихъя. Татварыг эрс багасгах, халамжийн системтэй тэмцэх, нийгмийн бүлгүүдэд олгогддог давуу эрхийг арилгах, гудамжийг цэвэрлэх гэж байгаа. Энэ гэмт хэрэгтнүүдэд тэмцгээ хэлж байгаа. Гуйлагчдыг хөөх гудамжнаас төв банкыг татан буулгах, Америк нэгдүгээрт гэдэг энэ гадаад бодлогын төвийг гуйлагчд гэдэг байгааг ингээ хөөх энтерхээр айгу харгис юм шиг ингээ сонсогдож байна л та. Тэгэхээр яг нэг үгэлэхэд энэ ч одоо нэг тийм паразиттэй одоо юу гэдэг нэг бусдаас мөнгө одоо чи энэ одоо нөгөө Джон Столс л шүү дээ. Джон Столсын юу гэдэг энэ демократ можуудын тэр хоомлес хүмүүсийн тухай хэлсэн юм цуврал баримт нэвтрүүлгүүд идэх байхгүй. Тэрэн дээр зарим гуйлагчид жишээлбэл ажил хийхгүйгээр тэр гуйлга гуугаад хувцас солиод буцаад дундаж анги шиг тийм байшин амьдраа жирийн хүмүүсээс дутахгүй. Тэгэд яагаад чи гуйлга гуугаад байгааг асуусан чи бие зовооморгүй шүү дээ гэж байна. Би бие зовоогоод гуйлга гуухаас илүү мөнгө олж авч чадахгүй шүү дээ ажил хийгээд. Тэгэхээр ерөнхийдөө энэ гуйлагчдыг өрөвдөж
хайрлаад байна гэдэг энэ нөгөө ажил хийдэг одоо архинд орсон ч юм уу хар тамхичин ч юм уу те нэг ийм хүмүүсийг бол одоо энэ зүүнний үзэлтнүүд ч амар одоо юу гэдэг өөгшүүлдэг те. Тэгээд тэр хүмүүсийн нийгмийн хохирогчд энэ төр гэж ярьдаг. Хувь хүнийхээ хариуцлагын асуудлыг орхигдуулсан байдаг штэ. Тэр асуудлыг нь л авч үзэж байгаа шүү. Тэгээс ядуу хүнийг одоо устгах алах ядах те эсвэл тэрнийг нэг нийгмийн гадуурхал хиймээ гэсэн санаа авахгүй шүү. Ер нь ямар нэгэн байдлаар паразит занг дэмжихгүй л гэсэн утгыг илэрхийлж байгаа те. Хүмүүс угаасаа ном унших юм бол ойлгогдоод эхлэн. Ерөөсөө энэ Мари Ротбард гэдэг энэ баруун зүгний популист хөтөлбөр гэж ярьснаас монгол хэл дээр либертар улс төрийн эсээнүүд гээд энэ Ротбардын ном өнгөрсөн жил хэвлэгдэж гарсан энэ манай Mises Монгол гээд байгууллага гаргасан. Энийг уншчихад байна шүү дээ. Ерөөсөө тэр соёлын дайныг энэчтэй энэ баруун зүгний хөтөлбөрчтэй баруун зүгний популист хөтөлбөрч гэсэн энэ зүйлсийг ерөөсөө уншаад ойлгочих болно. Маш энгийн одоо нэг хүн ойлгохоргүй юмнууд байхгүй. Эч одоо ер нь энгийн хүмүүс зөвлөгдсөн юмнуудыг бид нар орчуулад байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгсэн. Тэгээд орчуулсан хэлмэн ч гэсэн гайгүй орчуулсан гэж юу бодож байгаа хүн ойлгохоор. Тийм. Хүмүүс тэгээд энийг өөрсдөө уншина гэснээс. За дараагийн сэдв рүүгээ орох уу? Өөр танд энэ яг энэ сэдвтэй холбоотой ярих юм байна уу? Би одоо юу ярих вэ? Би чамааг л хариулъя. Тэгээ яг би зүгээр чиний ярьж байгаа юм дээр чинь яг ингээд нэг юм орхичж байгаа бол тэрний нөхчий гэдэг ч юм аа надаа нэг тэгээ илжмээр санагдсан ч юм уу тэр байдлаар л ярьж байгаа. Тэгээс би бол ер нь ярих газар бол ярина шүү дээ. Хотлоо. Одоо бол чамааг яриулъя гэсэн угаасаа л тэгж хоёлаа ярьж орчихсон. Тэгэхээр одоо энэ соёлын дан энтрэл ярих. Баруун жигрийн үйлчлэгээр бид нар ярьж байгаа. Манайхан зөвхөн нэг энэ зүүн барууны үйлчлэгч нэг эдийн засгийн асуудал гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ номон дээр бас нийгэм соёлоороо ч гэсэн баруун зүүнний үйлчлэл ингээд хуваагддаг. Тэгээд тэр соёлын дан гэсэн үг дээр урд нь ангийн тэмцэл class war гэж ярьдаг гэсэн юм чинь одоо cultural war гэж яриад байна шүү дээ тий. Тэгээд энэ соёлын дан гэж өнөөдөр өрнөдөд яригдаад байгаа энэ Трамп ч гэдэг юм уу, Милей ч гэдэг юм уу, одоо энэ Европын консерватив намууд ч гэдэг юм уу, энэ яг юу болоод байгаа юм. Тэгээд энэ барууны үзэлтнүүд гэхээр фашист гэж цоллогдоод байдаг нь ямар учиртай энэ соёлын данных нь тухаас энэ ном дээр бичсэн юм бэ чи тэгээд энэ одоо ярьж өгөх юм уу? За тэгээ. За энэ 3 дугаар бүлэг. Номын одоо энэ 3 дугаар бүлэг соёлын дан гэсэн нэртэй. Бас 3 дид бүлгээс бүрдэнэ. За тэгээд энийг нь товч ярьж та ер нь номноос нь яг энийг яриа яах вэ? Тэгэхгүй бол бүгдийг задлагдсан бололтой ч биш тийм биз дээ тий. Хүмүүсийн орчуулж харж байгаа номын үйлчлэг төрөлөд хүмүүс бэлддэг юм гэж юу байна. Харин тийш дээ. За ямар ч байсан сая хасчих гээд байгаа шүү дээ. Тийм. Хасар ах хэллээ. Энэ соёлын дан гэдэг ойлголт бол дахиад манай энэ либертар үзэлтнүүдээс за ялангуяа энэ Мари Ротбард хамгийн түрүүлж юу биччихсэн 1990-ад оны үеэс. Энэ зүүнний либерал гэдэг байгаа энэ нэг LGBT гэдэг тэгээ трансгендер тэгээ одоо энэ феминист ногоон социалист масс цаашлыг дэмжсэн энэ нэг зүүнний либерал галзуу солиотой нөхдүүдийг эсэргүүцэж нэг реакц бий болохгүй болохоо байчжээ. Бид нар соёлын дан хийх ёстой. Хуучны Америкийнхаа соёлыг буцаан авъя. Тэгээ консерватив соёлынхоо одоо өв уламжлал руу буцъя гэсэн нэг иймэрхүү эссе биччихсэн. Мари Ротбард. Ерөөсөө тэр 30 жилийн өмнө бичсэн одоо байдал нэлээд ортцсон шүү дээ. Бүгдээрээ мэдчихэж байгаа. Одоо энэ LGBT нөхдүүд чинь гудамжаар шалтаа явж гин тэрийгэ бахархал гээд нэрлэлцэн. Энэ масс цагаачлал гээд байгаа нөхдүүд зүгээр хаа хамаагүй дуруу юустаа тий заваарч бай, хөлөөрөөч бай явж оронгуудаа хүний ирэх гээд тэгэд хоол шаарддаг, орон сууц, хувцс тэгээ бүгдийн шаарддаг. Нөгөөтгийн ч гэсэн нөгөө зүүнний либералууд нь төрөөр дамжуулаад олгодог. Одоо энэ ялангуяа энэ Герман, Англи улс гэх мэт улсууд одоо энэ Америкт бас яг ижлэхэ. Трамп хууль бус цагаачдыг албадан нутаг буцаа игээд байхад нөгөө шүүхэн эсэргүүцээд байгаа хөөе одоо. Гарахгүй 3 шатны шүүхээр заавал ингээд хүн нэг бүчлэн оруулж ич нутаг буцаана энэ тэгээд хийх юм бол одоо энэ олон сая хүний чинь хэдэн жилийн дараа буцаах юм тийм биз дээ. Жишээлбэл тэгээд ногоон социализм гэдгийг бас энд орж ирж байгаа ногоон эдийн засаг доктортой хөгжил гэдэг нэрээр орол явж байгаа шүү дээ. Ялангуяа нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо гэх байгууллагууд бол одоо энэ хүний хэрэглээг таннаа. Эдийн засаг ер нь ингээд агших ёстой. Үйлдвэрлэлийг төр хийнэх ёстой ингийн тулд тий гэсэн юмнууд ярьж байгаа.
Тэгээ феминизм хамгийн гол нь юу ах вэ? Энэ хүнийг хүүсээр нь ялгуулдаг. Одоо энэ тийм ялгуурлан гадуурхах бодлого одоо Монголд ч ороод ирсэн. Бид нар одоо Right News-ийнхаа дугаараар бас зөндөөл болон ярьсан тий. Хүмүүсээ битгий өрж шít хүмүүс ч. Одоо Монголд ялангуяа сая сүүлийн сонгуулиар 24 оны сонгуулиар хүүсийн квот орж ирэл сөөлжлөн ч гэж ах шиг тийм биз. Энэ чинь бол бас феминизмын сүүдэр Монголд тусцсан л байгаа байхгүй. За тэгэд номноос нь ярихгүйгээр би энэ Милегийн энэ соёлын дайны асуудлаар нөө 2025 оны Давосын одоо чуулган дээр Дэлхийн эдийн засгийн форумын чуулган дээр тавьсан илтгэлийг нь би таарч уншаад өгчээ. Хасар ах уншсан зөв. Би нэг гарцсан бас хэлчихье. Зүгээр яг энэ соёлын дай ингээд нийгэм соёлын бодлого гэж ямар ач холбогдолтой байдгийг тэгэхээр ер нь энэ улс орон чинь зөвхөн эдийн засгийн үйл ажиллагаан дээр тогтдгоо тий. Тэгэхээр энэ эдийн засгийн үйл ажиллагаа чи өөрөө соёлтойгоо холбоотой байдаг. Соёл чи өөрөө хүний амьдрах хэв маягийн тухай асуудал байхгүй юу? Залхуу байх соёл гэж байна. Ядуурлын соёл гэж байна. Ер нь соёлын одоо асар их асуудал байдаг шүү дээ. Одоо яс суртахуун гэлтэй нийгэм төр гүйцэтгэх үүрэг нь айгүй том байхгүй юу? Одоо жишээлбэл юу гэдэг хитрхи хедонистиктэй юм зугаа цэнгэл таашаал давтцсан өнөөдрөөр амьдрий гэл одоо ийм бодолтой ийм хедонистик соёл нэвтсэн нийгэм жишээлбэл хүн хөдөлмөрч байх гэдэг ч юм уу те тэр асуудал айгүй хэцүү байдаг байхгүй юу? Энийг бол ерөнхийдөө аль хэзээний ингэж үүдээ нийгэм соёлын үүдээс нь дүн шинжилгээ хийсэн бидэн штэ. Яагаад хедонистик битий бай? Яагаад хөдөлмөрч вэ? Тэ хүмүүс өнөөдрөөрөө амьдрах юм бол хөгжил дэвшил гэж тийм байхгүй болдог. Тэгэхээр ийм учраас энэ соёлын асуудал дээр ч тэр эдийн засгийн асуудал дээр ч гэсэн ер нь аливаа нэгэн улс төрийн идеологитой хүмүүсийн амьдралыг л одоо ингээл ерөнхийдөө тайлбарлаж байгаа бол цогц байдаг. Өөр хоорондоо зөрчилтэй байдгүй. Тэгэхээр бид нар яг энэ цогц байдлаар ингээл тайлбарлах гал явж л байгаа. Гэтэ ерөнхийдөө энэ бол нэг дан ганц эдийн засгийн асуудал дээр одоо санал нийлчихэд яг нь либертарууд ингэж ярьдаг хүмүүс зөндөө байдаг л да. Бусад асуудлыг орхитуулж хийч гэдэг юм уу? Тэр нь айгүй чухал босч гэдэг юм уу? Ингэж үзэж болохгүй. Тэгээ соёлын асуудал бол маш их ач холбогдолтой. Тийм учраас одоо мэдээч гэсэн зөвхөн эдийн засгийн асуудал биш соёлын асуудал төр ч гэсэн шийдвэр гараад тэр гендер мендрийн яам амыг татан булаад яваад шүү дээ. Тийм яг энийг бол та нар номноос бүр илүү сайн уншаарай заа юу. Энэ номон дээр ч юм бүр маш сайн тодорхой дурдсан байгаа. За тэгээд Давосын илтгэлийг нь та ярих уу? Та яриа гоё. Энийг зөвөр унших юм чинь. За. Ямар ч байсан эхлэе. За энэ вокизмын талаар өстой бутны иргсэн 2025 оны Давос дээр. За эхлэе. За вокизм хэмээх өгөөд сүрмээр заваа үзэл санааг буулгаж авах нь бидний ёс суртахууны үүрэг бидэнд оногдсон түүхэн хариуцлага. Улс орнуудыг болон институцүүдийг нь баларанд ороотулж сүйдэлж өв энэхүү оюун санааны вирус бол манай цаг үеийн тахал. Устгуул дар хор тавдар гэж байгаа юм. Өрөндийн чөлөөт гэгдэх орнуудын төр засгуудыг, улс төрийн намуудыг, олон улсын болон төрийн бус байгууллагуудыг, их сургуулиудыг, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буюу дэлхийн хамгийн нөлөө бүхий институцүүдийг вокизм колоничлж гэж байгаа юм лээ. Айхтар хэлсэн байгаа шүүс. Тэгээ уг гажууд идеологийг соёл институц хуулиасаа авч явахгүй болоос өрөндийн иргэншил хийгээд хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн замдаа буцан орж чадахгүй. Феминизм, цагаачл, environmentalism, гендерийн идеологи зэрэг нь ариун дээд зорилгын нэрийг барин төрийг данхаалагдаг атгаалжин хар мангасын өөр толгоонууд л гээд. Яг л сая бидний ярьсан юмнуудыг ярьж байгаа үстэй. Бид нар ч бас мэлэгээсээ зөрөхгүй гэж. За тэгээд радикал феминизм нэгээр нь явчих. Энэ дөрвөн гол идеологийг одоо би танаас уншиж өгье. Мэлэгийн бичсэнийг. За радикал феминизм гэдэг бол тэгшвэдлийн ухагтхууны гажид усан гажууд бололт. Хуулийн доорх тэгшвэдлийн зарчим нэгэнт бий болсон тохиолдолд үүнээс цааших бүхий л шаардлага нь давуу эрх олох гэсэн оролдлого юм гэж байна. Үнэхээр гоё хэлсэн байгаа шүү. Вокизмын бас нэгэн салаан мөчөр нь уур амьсгалын өөрчлөлтийн лооцсон барьсан радикал environmentalism. Байгаль дэлхийг хамгаалж ирээдүйн хойчуудыг үлдээх нь эрүүл ухаан. Хинч хогийн овоолго дээр амьдрахыг хүсэхгүй. Хүн төрөлхтний тусын тулд байгаль орчноо хайрлж хамгаалах энгийн санааг вокизм бас л бушгин гуйлж дөнгөсөн. Галзуу environmentalistуудын хувьд хүмүүс бол устгачтай хор тавдар. Эдийн засгийн хөгжил бол байгалийн хэсэг гэмт хэрэг.
Тэгээ дэлхийн гарга маань гинтийн температурын өөрчлөлтийн 5 циклийг туулцсан. Үүний 4 нь хүн үүсгээс өмнө тохиолсон гэж мэдхэхээр биднийг дэлхийн хавтгай гэж боддог хүмүүстэй адилхан гутаадаг гэж байна. Тийм, ер нь бол энэ одоо бол энэ Америкийн зүүнтнүүд либералуудын явуулж байгаа, Европын социал-демократ намуудын явуулж байгаа энэ одоо энэ чинь нэг хүн төрөлхтний үнэт зүйл мүүл энэ төр гэж шахах гэдэг шиг нэг ийм бодлогуудыг чинь бүгдийг л одоо шүүмжилсэн л энэ л да. Тийм, за дараагийнх нь бол LGBT идеологи нэлээ өстө бутавсан. За тэрийг нь уншъя. LGBT бодлого эрийг имийг эргэж хар гэж биднээс шаардж байна. Эр хүн эмэгтэй хүн шиг хувцлахад боксийн рингийн эмэгтэй хүнийг нялга нүтгэд эмэгтэйчүүдэд нэг шоронд хоригдохдоо эмэгтэй хүнийг жирэмслүүлэхэд LGBT бодлогыг дэмждэг дэлхийн эдийн засгийн форум митинг байгуулахад ус балгацсан аятай чимээгүй байдаг гэж. Тийм шүү дээ. Гендерийн идеологийн хамгийн экстрим хувилбар нь хүүхдийн хүч. Тэд нар бол педофилууд, гендерийн идеологийг баримтлагч, дааврын эмчилгээ болон мэс заслаар хүүхдүүдийг нэг мөр зэрэмдэглэсээрээ. За, надад итгээрэй. Энэ бузартай үзэл санааны далбоон дор хийгдэж байгаа шившигт туршилтууд буруу шаагдах болно. Түүхэн тохиолсон хамгийн муу мухай үйл явдлуудтай харьцуулагдах болно гэж хэлсэн. Тийм, ер нь бол одоо ч тэгээд энэ вок үзлий чинь тренд байхгүй болчлоо л дөө. Одоо л энийг хинч одоо нэг манай нэг боловсролтой харагдсан залуучууд нэг айгүйх чи ямар хүний эрхийн мэдрэмжгүй юм бэ энэ гэл яриад идэг штэ. LGBT-д жоохон таагүй ханддаг илэрхийлэх юм бол хоцрогдсон тэнэг бүдүүлэг хүний эрхийн мэдрэмжгүй гэж доромжлогддог. Нэг талаараа энэ одоо өөрсдийнхөө үнэт зүйлийг хүнд хүчээр тулах гэдэг штэ тий. Тэгэд энэ тренд чи одоо уналтанд орчлоо. Тэгэд эхнээс нь милитер гарч ирээд ингээд няцаагдчихсан. Тэгэд би урд нь ярьжлээсэн те бид нар бол дэлхийн түүхэнд 4-5 мянган жилийн түүхэнд хүн төрөлхтөн хоёрхан хүүстэй байсан нэг 4-5 жил за цаашлаад бүр уртаараа нэг 10 жил ингээд нэг 50-60 хүүстэй 70 хүүстэй ч юм явж үзлээ. Өнөөдөр буцаад хоёр хүүсийнхаа л эрүүл ухаан руугаа л ойртчихин. Тэгээд хүмүүс бол рационал амтэн штэ тий. Ямар нэгэн байдлаар урт хугацаанд альва нэгэн алдаа эндэгдэл төөрөгдөл гажуудлаасаа бол ингээд тэнцвэржүүлээд ингээд алдаагаа одоо юу гэдэг засаад явдсан юм байна. Тэрэн рүү н орж байгаа нь өнөөдөр бид нар бас ойлгож ш тэр бас сайшаалтай сайхан үйл явдал болж штэ. За дараагийн одоо сүүлийн point руу нороход масс цагаачлалыг яг энэ ихтгэлдээ нэлээ өстө нялга авсан хуссан. Одоо wokeism нь цагаачлалыг мөн л гажуудулсан. Бараа бүтээгдэхүүн чөлөөтэй худалдаалагдаж хүмүүс чөлөөтэй зорчих нь сонгодог либерализмын суурь. Шинэ боломж хаан их нутгаа өрхөн гарсан цагаачдын ачаар Аргентин, Америкийн нэгдсэн улс гэлтгүй олон орон авгаа болсон. Хэдий ийм боловч гадны орнуудаас сайжруулагын шилээ авч улсаа хөгжүүлэх бодлого нь үндэсний эрх ашигыг үл тоодог масс цагаачлалын бодлого болж хувирчээ. Өрөндийн улсууд түүхэнд болсон хамгийн олиггүй бүхний их сурвалж учраас гимээ цайруулахын тулд хүн болгонд хилээ нээх ёстой гэсэн гимшил зөөрөлсөн масс цагаачлалын бодлогыг хамтын амиа оролтголтой гэдэг. Энэ англиараа collective suicide гэж хэлсэн. Цагаачдын айрам Европ иргэдэг хүчрхийлж, хүчиндэж, алж талж байгааг бид харж байна. Нөхцөл байдал яагаад иймдээ тулав гэж асуусан хүнийг расист, xenophobe, нацист гэж дуудах юмсан ч гэдэг. Гэтэ миний энэ ярих байгаа зүйл яг номд одоо байхгүй. Жишээлбэл за энэ шинэ холбоотонд идэх нь за Мари Роторд бол 1990-ад онд энэ либертар үзэлтнүүд нь консервативуудтай нийгэм соёлын хувьд энэ уламжлалт үзэлтнүүдтэй улс төрийн хэлхээ холбоо байгуулах ёстой. Ингэж энэ зүүнний либералуудыг те энэ арчилсан намыг ялнаа гэж үзэж ирсэн. Иймдэж Пат Буканан гэж хүний талд ажиллаад өөр тийм Пат Буканантай ажиллаад Патрик Букананыг одоо улс төрийнхөө лидер өөрөө болохоор онлайн лидер гэдэг ингээд гоё нэгдэл alliance үүсгээд явъя гэж явж ирсэн. Консервативчууд болон либертарчууд тий. Гисэн боловч 1995 онд цаг усаар Мари Роторд нас орсон. Энтэй зэрэгцээд нөө Буканан ч гэсэн эдийн засгийн хувьд ер нь бол төрийн оролцоог дэмжиж тэгээ хоёр тал ер нь ингээд яг тухайн үед нэг бутарж исэн. Амжилтанд хүрч чадаагүй. Уг нь бол санаа нь зөв байсан. Тэгээд яг энэ асуудлаас болоод болж чадаагүй маа. Энийг нь нилээ бол Аргентинда хийж чадсан. Сонгуульд орохдоо энэ өөрөө либертар намыг бол байгуулж исэн. Байгуулахад оролцож исэн. Нилээ бол гисэн боловч одоо улс төр тусан чи Аргентин дөнгөж шинээр гарч ирж байгаа нам шинээр дөнгөж шинээр гарч байгаа улс төрч хин ингээд консерватив либертар үзлийн
үзэлтнүүдийн холбоо амжилтанд хүрч байгаа байхгүй. Чи Монголд ч уг нь нэг юм байвал те. Тэг гисэн боловч одоо номон дээр байхгүй юм би ярин заяа. Вилавралтэйгээ юу яагаад гэсэн? Муудалцаад ихсэн. Ер нь бол сонгуулийн дараачаас ер нь энэ үйл явдал хийсэн гэж хэлчих болно. Вилаврал ч юу цэргийн том дарга өхөө. Ер нь бол кастын тэгээ Аргентины нэг номенклат тэгээ элит ангийн нэг бас төлөөлөл واخгүй юу. Яг мэдээж нийгэм соёлын хувьд бол харьцангуй консерватив талтай. Тийм учраас энэтэй холбоо үүсгэсэн. Гэсэн боловч хоёрдугаар шатны сонгуульд нилээ заавал Патриша Буллерих гэж нэр дэвшигчийн юуг авах хэвээр. Дэмжлэгийг авахаас аргагүй дүрсэн. Ялахын тулд, Серхио Массагаа ялахын тулд. Тэгэд энд дэмжлэгийг авахын тулд ялсныхаа дараа нэг кабинетэд суудлаа амсан юм байл. Тэрийгэ мэдээж өгсөн одоо энэ Буллерихчин сайд хийж байгаа байхгүй. Энэ Вилавралын дургуг үргэсэн. Вилаврал өөрийгөө нэг батлан хамгаалахын сайд болчихно гэж бодож юмсан шиг лээ. Эсвэл өөрөө болдгоо маа гэхэд өөрийнхөө намын ойр дотныхон хүнийг бүлгэнтэй 5 дугаар бүлэг нэлээд амжилт. За энэ хоёрыг бол бит хоёр за хальт дурдаал өнгөрье. Тэгвэл та нар өөрсдөө номоос уншаарай. За энэ Австрийн сургуулийг энэ номын бүлэгт дид хэсэг болгож Филипп Багус оруулж өгсөн байгаа. За энэ Австрийн сургууль гэдэг бүлгийг бас уншаарай. Ерөөсөө энэ Neo Classical гэдэг энэ шин сонгодог гэдэг сургуулиас ямар ялгаатай гэдгийг бүр ингээд онлайн дагуу мэдээж товч гаргаж өгсөн. Энэ их гоё бүлэг болсон байлээ. Хүмүүс уншаарай. Энэ Австрийн сургууль гэж яг юу юм бэ гэдгийг эдийн засгийн ухааны Австрийн дэг сургууль. За зүгээр л яг одоо шинжлэх ухааных нь хэлгээр нийлэх юм бол та бид нар бол яг товчлоод Австрийн сургууль, Австрийн дэг сургууль гэж ярьчтэй. Тийм энэ биттэй бодит бит тоо сургууль биш шүү дээ. Тийм мэдээ зөв школ маркаар нь л ярьж байгаа шүү. Дэг сургууль гэсэн утгаар нь хэлж байхгүй та тийм. За энэ Австрийн сургуулийг Филипп Багус оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ төрийн оролцооны одоо сул талыг төрийн оролцоо юунд төрөвдгийг бас Багус хэлж өгсөн. Тэгээд эдийн засгийн өсөлтөнд яаж хүрхийг энэ одоо чаптертай бүлэгтээ оруулж өгсөн байгаа. За номонд ороогүй юмнуудыг хоёлаа ярив. Энэ Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей маань энэ подкастуудаар ороод яваад идэг. Орж явж байхдаа өөрийнхөө тэр интеллектуал баатруудыг энэ оюун оюун санааны баатруудыг байн ингээд дурддаг. За энд нь бол одоо хамгийн сүүлд Lex Friedman-ы подкастт орохдоо 8 хүний нэг хэлсэн байхгүй. За би та бүхэнд тэдгэрийг танилцуулчих. За Мари Ротбард, Людвиг фон Мизес, Фридрих Хайк, Хенри Ханслет, Ханс Херман Хоппа, Хесус Хуэрте де Сото нарын нэрийг дурж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө Австрийн эдийн засгийн сургуулийн хамгийн томчууд гэдээ ойлгочих болно. Тэг хүмүүсээс өөртөө энийг судлах хэрэгтэй. Хамгийн аваргууд нь тэгэд энэ Мизесийн Human Action гэдэг трактат 900 удаатай энэ номыг Милей бараг ганц суултаар гэх нь хаашаа ямар ч байсан ерөөсөө уншид дуусгаал миний толгойд ингээ бараг хувьсгал бий болсон гэж хэлж байгаа байхгүй. Гайхамшиг үз энэ одоо ном уншаад Human Action-ыг уншаад Милесийг уншаад ийм хэлж байгаа. Мари Ротбартыг бол энэ хүмүүсийг бүр хамгийн нэгдүгээр хэлж байгаа. Яагаад гэвэл Мари Ротбарт Тэгэл уншиж ерөөсөө энэ Австрийн сургуультай танилцсан. Энэ хүний л эдийн одоо улс төрийн хөтөлбөрийг заавар зөвлөгөө авч улс төрийг ерөнхийлөгч болж чадж байна Энэ хүний нэгдүгээрт орж байгаа. Тэгээд тэр Хесус Хуэрте де Сотото маш бас ойрхон байдгийн билээ. Энэ хоёр чинь хоорондоо ингээд чат мат бичдэг мессеж энэ төр бичдэг. Дундуур нь энэ манай энэ Филипп Багус маань интермедиари зуучлагч болж өгдөг юм байлээ шүү бас. Тэгээ яг одоо тэр Сото байгаагүй болчихлоо Испани хэл дээр Human Action орчуулдаг байсан ч юм уугүй ч юм уу. Энд чинь дандаа л Милег одоо Милей ганцаараа л энэ бүх амжилтуудыг чи эзэн биш байхгүй та. Милей чинь олон аваргуудын мөрөн дээр зогсож байгаа учраас олыг харж чинь тэгээ цаг үеийн нөхцөл контексттэй энэ одоо бүх юм нь бүрдчихсэн учраас энэ олон агуу хүмүүс ер нь энэ либертар хөдөлгөөн гэдэг бол маш олон хүн шүү дээ. Тэр олон хөдөлгөөн хүмүүсийн бүх хүчин зүтгэлчин сүүлийн 50 жил дотор ингэж маш том амжилтанд орж хүрсний хамгийн том илэрхийлэлч Хавьер Милей байхгүй да тийм. Энэ аваргуудын мөрөн дээр байгаа
нэг одоо гэдэг шүү дээ. Яг үнэ. За энэ хүмүүс дээр би сая Хаан Сэрэм Хопаг дурдсанаа дурдаагүй юу? Хаан Сэрэм Хопагийн нэрийг дурдсан гэдг нь бол бүр хамгийн онцлог. Яагаад гэвэл энэ улс төрчд. За улс төрчд бол нэг тийм эдийн засгийн он сонирхгүй, улс төрийн он сонирхгүй. Тэгээ либертал үзэлтнүүдийнхээ дунд ч гэсэн энэ Хаан Сэрэм Хопа бол хамгийн радикалдаа ордог баггүй юу? Тийм байхад хавар милегийн нэрийг дурдаад биш тий. Энэ миле энэ хүмүүсийнхаа энэ хүндэлдэг хүмүүсийгээ тоонд оруулж индгүүл энэ бол миле бол үнэхээр бүр нэг дээд түвшинд гарсны илэрхийл. Яагаад гэвэл энэ Хопа чинь бол маш шулуун шударга, маш радикал ч байх тий. Тийм бодит байдлыг зүгээр хүний одоо хүн юу гэж бодох вэ гэдгээс айхгүйгээр зөрөгтэй хэлж чаддаг гэдэг. Politically correct биш байхгүй. Тийм. Чи одоо арчил хуурамч бурхан гэ би монголоор орчуулад байгаа. Тэр чи бол тийм God that failed гэдэг бүтлгүүцсэн бурхан гэж одоо орчуулах юм уу да хэрвээ магчлах юм бол бурханчлан шүтсэн чинь тэр нь одоо бүтэлтэй үр дагавар хүрээгүй гэсэн үг. Тийм ер нь бол тийм хуурамч бурхан гэдэг утгаар тийм энэ арчлыг либертар өнцгөөс шүүмжилсэн ном байдаг 2001 онд хэвлэгдчихсэн өөрийнхөө лекцийн материалуудаас төвөрлээд тэгээ хүмүүс энэ хуурамч арчил хуурамч бурхан гэдэг God that failed-ийг бас унших хэрэгтэй. Хаан Сэрэм Хопатай танилцах хэрэгтэй. Яах вэ тийм биз дээ. Яг арчлыг ч явах те ер нь ингээд хүний бүтээсэн юмд чинь төгсөн байхгүй шүү дээ. Арчлыг ерөөс ингээд хоосон зүгээр үг болгоод ингээд символ болгоод шүтчих болохгүй. Арчлыг үнээр арчлын замаар явах гэдэг бол бид нар энэ ардчлалын сул талууд болон давуу талуудыг сайн мэдчих хэрэгтэй шүү дээ. Тэгэл ер нь ардчлал нь өөрөө эдийн засгийн утгаараа ч гэдэг юм уу одоо либертартай хувь хүний эрхчлөө хамгийн дээд үнэт зүйл гэсэн энэ үнэт зүйлийн хүрээнд ч гэдэг юм ингээд энэ өнцгөөс ингээ харах юм бол арчил ямар алдаатай ямар муухай үр дагавруудыг бий болгодог вэ гэдгийг л ингэж одоо илчилсэн гэх юм уу да одоо эдийн засгийн ухаанаар л бараг тайлбарлсан шүү дээ. Зүгээр хувийн бодол шүү дээ. Шинжлэх ухаанаар тайлбарлсан шүү. Тэгэхээр ийм ном байдаг. Тэгэхээр бид нар энэ ардчлалын шүүмжүүдтэй бас танилцчих хэвээр. Энэ ардчлалыг устгах гэдэг гэсэн үг биш. Энэ ардчлалыг ер нь одоо юу гэдэг муу хүмүүс хэрхэн ашигладаг вэ? Одоо яаж урвуулдаг вэ? За дээрэс нь өөрийнх нь тэр ардчлалын дотоод энэ тэгшвэдлийг хэрхэмдэг одоо тэр одоо идеал чи өөрөө ямар муу үр дагавар руу хөтөлдөг вэ гэдгийг бид нар мэдэх ёстой. Юу ч юм бурханчилж тахиж болохгүй. Тийм учраас бүтлгүүцсэн бурхан гэдэг нь штэ. Ерөнхийдөө бол те хуурамч бурханч гэдэг. Тэгэхээр хүн төрөлхтний хувьд бол те одоо өнөөгийн энэ мейнстрим энэ ойлголтоос л ангижрахад бол одоо ерөнхийдөө хүний хувьд маш хэрэгтэй бүтээл. Энийг уншсан байхад бол хүн бол стейтизмтэй энэ төрийг шүтдэг ийм үнэндээ л ангижрандөө нэр. Тийм. Тэгээ энэ номон дээр байгаа хүмүүс өөрсдөө худалдаж авч уншаад Наапстын сургууль гэдэг зүйлийг те ойлгоод энэ нэрсүүдийг нь те ямар ч толгоондоо хийж аваад тэгээд үнэхээр хүсвэл цаашаа өөрсдөө судлаад явах боломжтой. За дараагийн энэ одоо бол номон дээр байгаа юм ярин заа юу бүр. Адам Смит болон Джон Стюарт Мил гэдэг хоёр хүнд юм Австрийн сургуулийн либертар үзэлтнүүд бол ялангуяа энэ одоо энэ радикал хэсэг нь биш те бүр асар дургу байдаг гэх юм уу. Энийг нь Филипп Багус бол маш сайхан тайлбарлаж өгсөн байлээ. Тэгээ мэдээж жоохон товч маркийн л та. Тэрийг нь өөрсдөө бас дэлгэрүүлж унших боломжтой. Адам Смит яагаад Австрийн сургуулийн дургу хүргэдэг вэ гэдгийг одоо тайлбарлаж байна. Адам Смит ерөөсө Карл Маркс тэр таагүй. Тийм. За яахад дээ. За Адам Смит бол нөө Карл Марксийн гэгдэг хөдөлмөрийн үндэсний онолыг одоо өөрийнхөө зохиол бүтээл бичиж ийсэн. Тэгээд ингээд онлын өв зөвтгөж ийсэн. Энэндээ Давид Рикардогоор дамжаад Маркст хүрээд тэгэд энэ Марксийн онол нь ямар гамшиг авчирлаа да тий. Их үндсийг тавьсан. Онлын их сурвалж нь Адам Смитээс ихтэй гэсэн. Тийм энийг бол манай дахиад Ротбард маань өөрийнхөө эдийн засгийн түүхийн номондоо бүр ингээд тусгай бүлэг болгож жагаад Адам Смитийг энэ хүн бол юу эдийн засгийн ухааны эцэг гэдг нь бол худлаа шүү. Буруу энэ хүн бол хүмүүсээс ингээ хулгай хийж исэн. Тэр нөгөө нэг үйлдвэрийн зүүнний нэг тайлбар өгдөн шүү дээ, тий? Хөдөлмөрийн хуваарийг тайлбарласан. Энэ минь жишээнүүдийг хулгай хийж исэн. Энэ бол ер нь бол тий. Нэг хулгай хийж исэн. Энэ бол ер нь жоохон бүтэхгүй итгээд гэсэн маркийн өнцгөөс тий. Ротбард хамгийн ер нь бол эхэлж зоригтойгоор бичиж исэн. Джон Стюарт Мил. За энэ хүнийг бол одоо дэлхийд даяараа. За Монголд ч гэсэн нэрийг нь сонссон хүмүүсийн либерализмын одоо маш том одоо сэтгэгч
нөлөөтөө итгээд гэж үздэг. Тэ энэ хүн тийм биш гэдгийг нь бас энэ номд оруулж өгсөн байлээ. Яагаад гэвэл Джон Стюарт Мил чинь бол энэ либерализм гэдэг үг гажуудсны ер нь бол хамгийн том их үүсвэр баггүй юу? Сонгодог либерализм, социал либерализмаараа салах болсон ерөөсөө их үүсвэр нь энэ Джон Стюарт Милээс ихтэй. Энэ хүн чинь бол чөлөө зах зээлийг дэмждэг байгаагүй. Тэгээд үг хэлэг хэрэгчлөөг бас дэмжиж байгаа юм шиг On Liberty гэдэг бүтээл бичсэн боловч бас тэндээ хязгаарлах бас зөвлөмж өгсөн. Тэгээд нөгөө нэг уламжлал заншилт бол асар дургу. Ер нь христийн шашин дургу байсан юм шиг байлаа. Орчин үеийн либерализм эцэг гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээ сүүлдээ социалист болж хувирсан гэдэг нь бас ийм учиртай хгүй. Ер нь бол тэр Афган ч гэсэн социалист байсан тий. Ер нь министр тий. Энэ Джон Стюарт Мил гэдэг бол тийм баатар хүн бишээ гэдгийг ер нь Мисийн либерализм гэдэг номон дээрч байдаг юм дөө. 1927 он анх хэвлэгдчихсэн санагдчихэв. Энэ дээр байгаа тэгэл Пол Готфрид, Ральф Фрейко гэл том одоо либертар үзлийн түүхчд ер нь эдийн засгт биччихэл байдаг. Энэ Джон Стюарт Мил бол манай үзэл санаанаас хол шүү гэдэг. Одоо энэ нэвтрүүлгийг сонсож байгаа хүмүүс ойлгоод авчих хэрэгтэй. Ном уншвал тэгээд угаасаа тайлэгдэн дөө. Ер нь яг одоо энэ мейнстрим нарратив байгаа шүү дээ. Адам Смит бол чөлөөт эдийн засгийн эцэг гэдэг юм. Джон Стюарт утилитар энэ Английн либерализмын бас нэг том зүтгэлтэн гэсэн одоо энэ хүмүүсийн үнэт зүйлээр бид нар ингээд гоё усан авсан гэл нэм одоо өнөөгийн байгаа эстаблишмент өнөөгийн хүчрхэг хүмүүсийн бидэнд тийм зөв энэ бол өдөлшгүй ингээ ойлгуулсан тэр ойлголтууд яг бодит байдал дээр ямар байсан юм бэ гэдгийг түүхийн ревизионист өнцгөөс тайлбарласантай. Яг үүндээ Адам Смит бол чөлөө зах зээлийн гэхээс илүү марксизм бий болоход том нөлөө үзүүлсэн. Джон Стюарт одоо Мил бол жишээлбэл утилитар гэд философи боловсруулснараа жам ёсны эрхийгтэй тэр либералууд тэр этикийн сургуулиасаа татгалзаад төрж сүрдээ либерал үзэл нь одоо юу гэдэг энэ өрнөдөд социализм руу яаж халтарч орсон гэдэргээл ийм түүхийг бол энэ Австрийн сургуулийн эдийн засгчид энэ ялангуяа Ротбардиан те Mises Institute-ийг нэрдэг тэр өнцгөөс л одоо сайн тайлбарлаж энэ номонд бичиж өгсөн байна л да. Тэгээд ерөнхийдөө энэ либертар үзэл либерализм те тэгээд бидний нөгөө яриад байгаа чөлөөт эдийн засаг энийг сонирхдаг хүмүүс бол гүнзгийрүүл судлыг бол эднийг мэдхээс одоо уншиж судлахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ номонд бол ер нь энэ бүхнийг багтаасан байна гэхээр энэ бол аюулгүй сайн ном болсон байгаа байхгүй. Тийм их цогц ном болсон байгаа шүү дээ. Зөвхөн Милэг яриад орохгүй энэ чи баруун зүүнний спектрум, улс төрийн идеолог тий энэ Австрийн сургууль соёлын дан гэл ерөөсө бүх юмыг багтаагаад харуулсан ном байгаа байхгүй. Ер нь энэ либертар үзлээ сайн манай энэ либертар үзэл сонирхож судалж байгаа ч гэсэн тий тэр хүмүүст бол тий энэ үзнээ сайн нэг цэгцтэй ойлгоо яг ингээд бүрэн дүүрэн нэг юм одоо юу гэх юм те цогц байдлаар тайлбарсан ном бол яг одоогийн байдлаар монгол хэл дээр энэ л ном байна дөө баг те хэвлэгдсэн ном бол одоо удахгүй бас нэг гарнаа гэж. Тийм үнэ. Тийм за дараагийн бүлэг нь бол нэлээд амжилттай. За одоо энийг бит хоёр яриа яах вэ? Тэр Mises Монгол гэдэг хуудас дээр Хавер Милегийн засгийн газрынхаа 1 жилийн зориулж ирсэн үг тавигдсан. Тэгээ маш их шеэр авсан хүмүүс уншсан байсан тий. Ер нь бол тэр ялалт амжилтыг нь бичсэн тим хэсэг байна лээ. Энэ сүүлийн чаптер бол бүлэг. Энэ ном чи өөрөө нөө 2024 оны 9-р сард хэвлэгдсэн, 9-10-р сард хэвлэгдсэн болохоор ер нь бол харьцангуй нэг 6-7 сар сүүлд юу болж нэг оруулаагүй байж дараа штэ. Тийм учраас ер нь ингээд би бол ингээд орхиё гэж бодож байна. Сүүлийн 4-5 дахь бүлгийг бол ялангуяа. Ер нь бол 1 жилийн хугацаанд инфляцийг номхот тагсан те эдийн засгийн хямралыг үгүйгээд эдийн засгийн өсөлтийг одоо авчирж байгаа те. Тэгээд дээрэс нь ядуурлыг те айгүй хүнд хэцүү эдийн засгтаа сүрч суулгаж яваад тэрнийг докторжуулаад асар том амжилттай байгаа гэд өнөөдөр Милечин тэргүүрээр дэлхийд даяар ингээд сенсац болоод байгаа хүн те. Тэгээд маш олон янзын эдийн засгч жишээлбэл одоо энэ Милег анх ерөнхийлөгч болж байхад те маш олон энэ мейнстрим Кейнс эдийн засгчид нэг юм юу мэдээлэл гаргасан байхгүй Милегийн тухай. Энэ хүн бол ингээд Аргентины эдийн засгийг бол сүрүүлнэ энэний аргачлалыг дагаж болохгүй гэдэг мэдээлэл гаргажсэн. Тэр дотор одоо энэ сайн Америкийн ерөнхийлөгч байж байгаа ерөнхийлөгч Трамптай нэр дэвшдэг одоо нэг Камала Харрис гэдэг байгаа шүү дээ. Камала Харрисын эдийн засгийн зөвлөгтэй нөгөө Камала Харрисын үнийн хяналтын арга хэмжээ эдрэг Харрист зөвлөсөн тэр эдийн засгч хүртэл явж исэн. Тэгээ тэр хүмүүсийн буруу байна. Өнөөдөр Миле тэдний
одоо бодож ирсний эсрэгээрээ эдийн засгийн ингээд аваад гарж ийн. Тэгээд сүүлдээ энэ 4 жилийн бүрийн эрхийнхэн хугацаа дуусахад бол харьцангуй тий хийцэн илүү их том амжилттай болсон байх бах. Тэр энийг бол бид нар нэг яриад яг. Ерөнхийдөө энэ нэлээ олон мэлээгийн идеологи гэж юу, мэлээгийн эдийн засгийн бодлого гэж юу, ер нь либертар үзэл гэж юу юм бэ гэдгийг ойлгохыг хүсвэл энэ номыг бас заавал авч уншаарай л гэж та нарт хэлмээр. Бид нар бол бас зуурчд те. Тэгээ биднээс цаанаас бүр том сайхан тайлбарладаг тэр эрдэнэт нь байгаа шүү дээ. Тэр эрдэнэтийн бичсэн ном гэж ойлгочоорой те. Тийм энэ Филипп Багуйсаа бас нэг ярьчих уу хальт. Тэгэхгүй эн чинь бол одоо Mises институтийн fellow гэх те бүр ингээд эрдэмтэн бүр ингээд аль бие усны гишүүн те академик бордод нь байдаг. Тэгээд Фридрих Хайекийн нийгэмлэг гэж байдаг. Монпельер нийгэмлэг гэж байдаг. Аль алиных нь гишүүн. Чин нөө Tragedy of Euro гэд еврог шүүмжилж бичсэн номоор халтартай. Чин анх гарч одоо 80 оны юм багхгүй юу? 45 хүрж байгаа. Чи анх гарч ирж байхдаа 2010 оны үед гарч ирж байхдаа энэ улс эдийн засгийн бүр шинэ од энтер гэж явдаг байсан. Тийм мундаг эдийн засгч. Эн чинь бол зүгээр нэг мөн улс төр судалдаг, улс төр судлалын ангийн ч юм уу тийм хүн биш. Эн чинь бүр ингээд өөрийнхөө байр сууриа олцсон Испани эзэн хааны эдийн засгийн эзэн хааны сургуулийн эдийн засгийн профессор хүний ном шүү. Тийм. За ерөнхийдөө ярих юм а ярьчлаа. За нэг бүрч дэлгэрэнгүй ирсэн гэж хэлэх нэшин, бүр товчхон гэж хэлэх нэшин. Гэхдээ ерөнхийдөө хэлгэсэн санаануудаа бол хүрчих шиг боллоо. Тэгэд тав хүн тэгээ бас өөртөө өөртөөхөө дүгнцгээ нэзтэй. За.